Historia Wind and Sword мангагийн 2 дугаар эшлэг тавтай морил. Энэхүү бичлэг маань шууд Вил нөгөө нэг мангастай тулж руугаар эхлэх бөгөөд улаан цай ялагдаад эхэлсэн хоёр муу залуу амар олон шидийн тойргоор ингээд олон мангас гаргаад ирдэг хэвгүй юу? Даанч нөгөө нэг олон мангас нь Вил Эльпигийн өвдөс юу ч болохгүй. Асар том ганцхан шид хийгээл бүгдийг нь устгацдаг. Вил энэ гайхалтай шидээрээ сургуулийн сурагчид, маги вендэнүүд тэгээ нөгөө үзэн яддаг Эдвард багшийн хүртэл амийг ангаалгаж орхиноо. Нөгөө нэг аюултай мангасан ч гэсэн хараахан үхээгүй байх бөгөөд Вил ганцхан завчхад л нөгөөх нь хідэн ширхэг мөс болоод бутраад ундаг. Энэ үйл явдлыг харсан Вилийн найзууд уйлах нь холгүй л барилцгааж байдаг. Тэгээ яагаад ч юм бэ нөгөө бидээ том нүхтэй үлдсэн воркнер багш амьд байдаг заяа. Бодвол энэ Пин гэдэг залуу л аргалсан юм шиг байлээ. Нөгөө нэг Пин ч гэсэн сургуулийн дээвэр дээр зогсож байх ба. Гайхалтай. Ми 500 жил үүнийг хүлээлээ. Викториаг их саваа болон сэлмний түүх. Үүгээр эхэлж байна. Гэж ярихыг бидэнд харуулдаг. Вилийг зэрхэд түүний өсний үг нь буцаад хар болсон байх ба. Тэр үргэлж нас орсон найз Ростигаа бодоостой. Яг тэр үеэр сургуулийн төгсөх ёслол болж байх ба. Дотн гадаадын дүүрэн хүмүүсээр цэнгэлдэх дүүрсэн байдаг. Сургуулийн захирал гарчээс сурагчдад дипломыг гардуулж байх ба. Энэ жил манай сургуулиас 49 хүүхэд цамхаг руу явахаар боллоо. Гэж ярихыг нь сонссон Вил нулимсаа залгиастай. Ягаад гэвэл эцсийн шалгалтандаа унчихсан шүү дээ. Яг тэгж гонголж байх үед нь захирал ахин нэг үг хэлэх ба. Энэ жил манай сургуулиас нэг сурагч тусгай ирэхээр цамхаг руу явах болно. Тэгээд захирлын тайлбарлаж байгаагаар бол цамхаг руу явах хоёр арга зам байдаг. Нэг нь 7200-аас дээш оноо авах, нөгөөх нь шин шид зохион бүтээх. Би та бүхэнд нэгэн шидийг танилцуулъя. Тэрхүү шидээр үе төмөн мангасыг өнөөж асар олон хүний амийг аварсан. Тэрхүү шидийн нэрийг Эр зориг гэдэг юм. Вил нааша ойртоо тэр гэж захирал хэлдэг. Манай Вилийг үзий яддаг нөгөө муу Эдвард багш юу гэж л ийм амархан мөчөөгөө өгөхгүй дээ. Захирлаа гэж ойрлохын завдалгүй маа захирал гараараа далдахад л чимээг болоод өгнө. Стол нөгөө нэг далайхад далдаж далсан газар гарч ир гэдэг нь болно да. Ингэснээр Вил захирлаас малгайгаа авч Вилд бүх сурагчид алга тасч өгдөгөө. Тэгээ яагаад ч юм нөгөө үгцэн байх хэвээр Ростийн байшингийн дэвэр дээрээс Вилд баяр үргэж яадаг. Гэтэ яг амьд үгүйг нь бол мэдэхгүй шүү заяа. Ингэснээр манай Вил өөрийн хайрт Эльпи дээр байх цамхаг руу явах аялалдаа гарч байна. Шинэ чаптер эхлэх үед Вил Эльпи хоёрын баг насныхын талаар гарч байдаг. Би ямар шидий өчгөө. Би чамтай хамт явж чадахгүй гэх үед нь Эльпи. Гэхдээ чи л байхгүй бол надад ямар ч утга учиргүй. Ингэж тэд ярьж байснаас хойш 5 жил өнгөрчээ. Сургуулиас цамхаг руу явах болсон сурагчдад үнэхэрийн дэгжин хувц өгсөн байх бөгөөд тэр хувцс нь Вилд үнэхэрийн гоё зогсон байгааг та нар энэ зурагнаас харж болно. Тэгэд манай нөгөө нэг Dwarf ах Вилд нэг шин сэлэм хийж өгдөг. Уг нь сэлэм нь ийм ягаа юм шиг байгаа. Гэхдээ бид нар манга уншиж байгаа болохоор хар цагаанаас өөр юм харахгүй. Тэгэхээр та нар энэ ягааг хэлсүүлчээрэй заяа. Манай Dwarf ах Вилийг яг аав нь юм шиг л гаргаж өгдөгөө. За тэгээд цамхагд очиод лаагаад агараа л гэж хэл. За тэгснээр л манай сургуулийн төгсөгчд бүгдээрээ цамхаг руу орж байгаа юм да. Нэг шидэнд эднийг угтаж авч мэдчлэх бөгөөд бүгдийн тийм том цамхгийн голон зогсоодог. Тэгээ бүгдээрээ тэр доодох газартаагаа зүг яг л лефтэнд сууж байгаа юм шиг нисээ явцдаг. Манай сурагчид цамхгийн дээд давхаргүй хамгийн орой дээр нь гарч ирнэ. Тэгтэл юун цамхаг үтгэл асар том хот байдаг заяа тэр дээрээ. Сурагчид бүгд хөөрөлдөөд энэ юу вэ? Тэр юу вэ гэж зогсож байтал нөгөө нэг улаан өстэй Шон гэж залуу энэ цамхаг бол чиний ирэхэр газар биш гэж Вилд хэлдэг. Манай ээж цааш авсаар цамхагийн төв ордонд ирдэг бөгөөд тэдний Крүз Харлан гэх коллежийн захирал огтож авах ба. Тус ордныг тойроод 4 маги вэндэ дээрээс нь хараа сууж байдаг. Вил ашгүй нэг Эльпигээ оллоо гэд хартал Эльпийн гинт харцаа бууруулцдаг. Тэгэхээр одоо энэ ордон дотор нэг тийм үйл ажиллагаа болсон заяо. Одоо блуминг буюу цэцэглэх үйл ажиллагаа гэж энийг нэрлэлцгээе. Энэ яг яадгийм бэ гэвэл одоо манай залуус сургуулаас авсан хувцсаар бол бүгдээрээ цагаан ингээд хослолтой байгаа заяо. Тэгэхээр одоо энэ дотор нь байгаа 4 маги вэндэ бүгдэнд нь өөр өөрсдийн өнгийг өгж одоо өөрсдийнхөө шав болгоно гэсэн үг. Эхнээсээ сурагчид өнгөө авч эхлэн дээ. Даач манай Вил болон нөгөө нэг мөс ашиглаад байдаг Юлиус залуу хоёлаа ямар ч өнгө авч чадалгүй хоцордог. Тэгээд яагаад Эльпи ингээд Вилийг сонгоогүй юм бэ гэвэл энэ коллежийн дээд удирдлага нь ингээд сэлэн зааж чадах угаасаа хинж байхгүй. Тиймээс битгий ингээд Вилийг сонгоорой гэж одоо Эльпи тушаасан болж таардаг байхгүй юу? За тэгээд тус-тусын өнгөө авсан сурагчид өөр өөрсдийн байх газар руугаа явж өгөндөө. Манай өнгөхгүй үлдсэн эдийг одоо та нарт үүнээс цааш явах газар байхгүй гэж хэлдэг.
Гэхдээ энэ цэцэглэгт фестивалд нэг өөр арга байгаа бөгөөд одоо ингээд гарч ирсэн мангасуудтай тулж ээж магия вендорнуудын сэтгэлийг татаж чадвал өөрөө хүсээд нэг магия вендигийн багт орж болдгийм байлээ. Бусад тэнцээгүй сурагчдын шийдэн тэр мангасуудад нь нөлөөлөхгүй. Мөс ашиглаад байдаг Юлиусгээ залуу нэлийн үүсэх боловч бүх хувилбарууд нь бяцлуулаад дуустдаг. Юлиус ч өөрөө мөсний шидтэн болохоор ингээд Эльпи рүү харддаг боловч Эльпи ямар ч нүүр өгөхгүй. Тэр үеэр бол манай Вил харин ч өөр шүү. Таарсан мангас болгоныг ганц хэрчээл яваад байна. Юлиус ч гэсэн дургуунийхээ ард бас яаж орч чадах вүлээ. Мөчөөгөө өгөхгүй тулдаг боловч улам бүр л араасаа мангасууд нь гарч ирээд байдаг. Даанч нэг шидээ алдаж нөгөө нэг шидэн шууд Эльпи рүү явах бөгөөд мэдээж та нар мэдчихэж байгаа үсттэй. Манай Вил хамгаалнаа. Тэгээж зогсоогүй нөгөө харавсан шидийн сэлмэндээ шингээсэн байдаг. Тэр шидийг ашиглаж Вил нөгөө мангасууд руу шидээр галлаж бүр бүгдийг лалцдаг л да. Вилийн энэ гайхалтай шоуг нь харсан бүх магия вендигийн нүд нь унж би явъя гэж бүгдээрээ нэрээ өгдөг. Вил Серфолт чи орох өнгөө согно уу гэж хөдөлжээс өмнө асуудаг. Би гэж хэлхийн зургуу нөгөө нүдний шилтэй Годежийн захирал яриагийн таслаад ороод ирэхэн дээрээ. Тэр сая огтхон жишээд ашигласангүй. Би энийг цамхагт байлгахыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нэг нүдний шилтэй нөхөр бүр Вилийг оруулахгүй гэж бүр аргаа барнаа. Эльпи чинь нүдний шилтэй нөхөрлөө. Чисээ харсангүй юу? Ви шидээр галлаа штэ гэхэд тэр анханасаа шидтэн байгаагүй. Цамхаг тийм хүчирхийлэгч дайчин хэрэггүй гэж хэлдэг. Тэгээд Вилтэй ахин нэг мангасуудыг тулдуулдаг ба энэ нэг слайм шиг мангасууд нь болохоор шидийг хүчинд амар амархан ялагддаг боловч даварподыг ялахын тулд зохион бүтээгдсэн. Ерөнхийдөө сэлмийн өөдөөс амар хүчирхэг мангасууд л гэсэн үг. Вил тэр мангасуудыг хичнээн зүссэн ч гэсэн үхэхгүй. Тэгэл буцаад нийлээлээ. Нөгөө нэг гайтай нүдний шилтэй юмж тайван тулдуулчихгүй. Чам шиг амтэн цамхагт ирэх ёсгүй байсан юм. Бошоохон эндээс зайл мэтийн зүйл яриа л ойрлоо зогсоод байдаг. Чаавс нөгөө нэг Вилтэй адилхан өнгөгүй сурагчтан ч гэсэн Вил туслахаар ордох боловч нөгөө нэг нүдний шилтэй юм битгий оролц гэж хэлэнгүүтээ бүгдийг айлгачнаа. Вил яалчгүй л хүнээс шид авч шидэд сэлмээ ашиглаж чадахгүй болохоор энэ мангасуудыг нь бүр яаж чадахгүй. Бүр улаан цайл ялагдаад байдаг. Эльпи маань бас энэ бүхнийг хараад яаж тэсгэвтэй өөрийнх нь сууж исэн ингээд сандал нь тас хөлчдөг. Тэнгүүтээ яг нөгөө нэг нүдний шилтэй нөхрийг болгож тавих гэжсэн чинь нөгөө Зёга маги вэндэ та нар одоо юундаа ингээд ойрлолдоод байгаа юм бэ? Та нар хүссэн үсэгүй энэ цэцэглэх гэдэг арга хэмжээ чи удахгүй ахиад болчихно. Зүгээр л тэр хүртэл чимээгөө сууж байгаа ш гэж хэлдэг. Уг нь энэ өнгө авдаг энэ арга хэмжээ 6 сартаа нэг болдго юм байна л да. Дааш саяхан нөгөө терминарэ гэх баяраар мангасууд дайраад хүн хүч цөөхөн болцсон тул 7 хоногтой нэг хийдэг болж байгаа юм байлээ. Тэгснээр манай өнгөхгүй 4 сурагчид ахиад 7 хоногийн боломж гарч ирж байна л гэж ойлгож болно. Вилч дээшээ харж баярлангаа. Тэгвэл би хэдэн ч удаа хийх болно гэсэн харцтай их хэрч хүчтэй хэвтэж байна. Дараагийн чаптер эхлэхэд Вил ганцаараа замхахын номын санд хичээл хийж байгаа харагдах бөгөөд түүн дээр Вилтэй адилхан өнгөхгүй сурагчид ирж бүгдээрээ цугтаа даанж орж бэлтгэл хийх үү гэж асуудаг. Яг тэр үеэр нөгөө мөс ашигладаг Юлиусгээ залуу наадах чинь би явна, наадахтай чинь би цогтой бэлтгэл хийнэ гэд. Тэгэд Юлиустэй цог бэлтгэл хийхээр болно. Гэнэт нөгөө нэг Вилд муухай андаддаг Юлиус болохоор Вил тандж чи бол миний хамгийн сайн найз. Чам шиг сайн найз хаач байхгүй гэж бүр цэцэг нэцэг ургуулад юм хэлдэг. Нэгсэн чинь энэ муу хулгай сайн даач биш. Вил хөөхөн тал засж агаад Эльпигийн одоо бүлгэнд нь орох гол байгаа юм байлээ л дээ. Тэгээд ингэж худлаа Вил талцаад бүр толгой дээр нь цэцэг ургуулж байхгүй. Манай Вилч тэгээ гинийн болохоор цугтаа хамт бэлтгэл хийхээр явнаа. Тэгээд энэ бэлтгэлийн ерөнхийдөө хийх зүйл нь их амархан заяа. Вил өөрийнхөө сэлэмд ингээд өөр шид оруулж сурах ёстой гэх юм уу? Одоо дээрийн цагаан үстэй болж исэн шиг тэр эр зөрг гэх одоо шидийг өөрөө гаргаж ирж чаддаг болно гэх юм да. Тэгээ Юлиус гэдэг залууч бас бүрч тийм нэг муу яалгаа алдсан муу залуу биш ээ. Нөгөө нэг мөсөөр одоо өөрийнхөө хувилбаруудыг гаргаж энэ тентхийн номын сан хүмүүсээс ингээд асуугаад Вил дайлуулах туслах ингээд хичээгээд байдаг. Үүнийг нь мэдсэн ч Вил Юлиус сандаж чи их сайхан сэтгэлтэй юм аа гэж хэлтэл Юлиус нь бүр ичээд яваад өгнө. Ичиж гэжтэй баг уурлаад байгаа юм уу та нарын царайг харуул ойлгондоо. Энэ үед нөгөө Юлиус гэдэг дүрийн баг насных нь явдгийг харуулдаг л да. Юлиус бага байхдаа нэг бяцхан муурыг нохойнуудаас аварч ирсэн юм байна л да. Тэрийг нь мэдсэн түүний үйлчлэгч охин Анна Юлиус их сайхан сэтгэлтэй юм аа гэд хүзний зүйлтэй өгд юм байна. Даанч нөгөө нэг үйлчлэгч охин өөр хүнтэй сууж таарад тэрнээс хойш Юлиус ингээд хинт ч ингээд өөрт нь өөрийг нь сайхан сэтгэлтэй гэж хэлэх болгонд итгэдэггүй болсон. Ерөөд юм хүүт сэтгэлтэй болсон гэх юм уу.
Нөгөө багтаа авсан хүзүүний зүйлтэй үргэлж авч явж байсан боловч сая Will Julius-д сайхан сэтгэлтэйгээд хилцснийх нь улмаас нөгөө хүзүүний зүйлтэй ингээд хол шийдчихнэ. Энэ үеэр нөгөө нэг коллежийн захирал нэр нь хинч үлээ нөгөө нэг нүдний шилдэ нөхөрчин Julius руу мэдчлээд эргээс нэгэдэн бацаануудаа явуулнаа. Julius ингээ ганцаараа алхажсэн чинь шууд нэг танихгүй хүмүүс дайраад эхэлдэг. Манай хойдлын талбай дээр хідэн нохой тоглоод байна гэсэн мэдээлэл аваад ирсэн гэсэн байдалтай Julius-тэй харьцдаг. Julius тэр хүмүүсийн гинтийн дайралт нь өртөж бүр нилээдгүй бэртнэ. Та нар энэ Julius-ыг амархан буугаад өгшинж бодоогүй үсттэй. Би нэг өдөр гайхалтай шийдвүтээгээд элпээр ягаас ч илүү мөсний шидтэн болно. Тэгээд намайг доош нь харсан бүх хүмүүсээс хариугаа авнаа гэсэн байдалтай өөдөөс нь тэмцэнэ. Гэвч Julius-ийн өдөөс ахиал асар олон шид чиглээд ирж байх бөгөөд тэр бүх дайралтыг нь манай Will зогсоодог. Will маань нийлэгдгүү сандарчсан зүгээрөө Julius гэж асуудаг бөгөөд над руу ч гэсэн сая зөндөө олон шидтэнгүүд дайраад ирсэн. Тэгээд чамайг зүгээр байгаа эсхийг шалгахаар ирлээ гэж хэлдэг. Тэгтэл Julius өөдөөс нь чи намайг хэр хүчтэй гэдгийг марцчихаа юу? Чи одоо тэнийг юм уу гэж асуухт нь надад сайхан хандсан хүмүүст би ч гэсэн сайхан хандмаа санагддиймаа гэж нэг Will амар хөөрхөн инегээд Julius хэлдэг байхгүй юу? Энэ нөгөө нэг багийнх нь үйлчлэгч Анна гэдэг охиныг Julius санаанд нь оруулчихнаа. Тэгээд ууралсандаа Will-ийг цогоод авах нь ойлгомжтой гэж те би цохнож төцөөлөөгүй л дээ. Тэгтээ цогтөг. Julius бүр амар иччихсэн. Би чамд дургу, би чамайг үзье яддаг гэж ойрлдог. Энэ бараг нэг амар хөөрхөн охин хүүхчиг харагдуулнаа. Та нар одоо энэ зургийг харж байгаа бол яг л охин шиг сууж байгаа сте. Нөгөө нэг дайраад ирсэн хулгайчууд нь ч бас юу гэж ингээд зүгээр хараад үзээ суугаад ах хөтэй тэгэл. За одоо дайраад гэж хэлхийн давталгүй нэг ихч гарч ирдэг байхгүй юу? Манай хоёр лөө дайрж байсан нөгөө нэг гурван сугны өсөг бол нүдэр мэхийн зурлал болгоод тавьчихнаа. Тэгээд энэ амар гоё хувцастай ихч манай Julius Will хоёрыг шаваа болгохоор шийддэг. Энэ ихчийг болохоор Сэйдвэн гэх ба ер нь сери багш гэдэг дуудчвал одооноос амар бах. Энэ хүний талаар Julius мэддэг ба ингээд шөний цагаар сурагчдыг авч явж туршилт хийдэг тийм амар хүн юм гэн л дээ. Та хоёр тийм цоо яриад итгэдэг хэрэгөө. Би зүгээр сонирхолтой сурагчдыг олж авч тэднийг чиглүүлдэг хүн байна гэж хэлдэг. За тэгэл манай хоёрыг үг хэлхийн зөрөөгөө шүүрэн дээрээ суулгаа аваа явна. Тэгснэ шууд нэг ханыг хаалга болонгуудаа нэг номын сан шиг газар орох бөгөөд манай хоёрыг хоолоор дайлнаа. Бүр энгийн хоол биш бүр зөндөө их хоол бэлдсэн байдаг. Манай Will ч хөөр химий чавс гений болохоор нөгөө нэг хоолноос нь шууд идэхгээл дайралгүй яах вэ? Тэгтэл Julius хажуунаас нь чи энэ хүнд итгээд байгаа мó? Наа чи хор хийсэн байж магадгүй штэ. Бит хоёрыг ухаан алдуулаад яах ч юм бэлээ гэж нилээдгүй сэрэмжилсэн байдалтай хэлдэг. Тэгтэл нөгөө нэг сери багш чинь гинт асар олон шидийн тойрог гаргаж ирснэ. Хэрвээ би хүсвэл хоёрыг 2 секундэд л нуглаа тавьчих чадъя шүү гэж хэлдэг. Julius чавс түрүүнээс хойш орилоод байсан ер нь энэ үгийг сонсон гутаа бүр амар хөөр. Номондоо орцсон нохоо шиг л зогсож байна. Сери багш тэгэнгүүтээ за одоо та хоёр тэгвэл миний удирдлагын дор амьдран даа гэж хэлнэ. Тэгээд энэ сери багш манай хоёрыг энд авчирсан 2 шалтгаантай юм байна л та. Эхнийх нь энэ манай Will-ийн энэ хүчин сэргээ цагаан үстэй болдог талаар жоохон ч болов мэднэ гэж байгаа юм заяа. Хоёр дахь нь болохоор чавс манай LP гойсон юм гинэ. Мэдээж манай энэ Will-ийг энэ цамхахыг хүмүүс 50 үлдээхгүй гэдгийг мэдээд тэгээд энэ сери гэдэг одоо энэ хүнээс Will-ийг хамгаалаач гэж одоо LP гойсон болж таарж байгаа байхгүй юу? За тэгэл ийм байна. Хоёр одоо надад итгэх юм уу яах юм гэж сери багш асуудаг. Маа Will ч тэгээ LP-гийн нэрийг сонсоо шууд л би танд итгэж байна гэж хэлэх нь гарцаагүй. Julius болохоор нэг жоохон итгэсэн сэнжгөө. За та нар хүснээ хийл гэсэн байдалтай нөгөө тийш хараа сууж байна. Энийн сери багшад манай хоёр үнэхээр сайн найзууд юм шиг харагданаа. Сери багш хоол идэж дуусуугүй юу манай хоёрыг бэлтгэлд нь авч гарна. Ингэснээр сери багштай цуг манай Will-ийн нүцгэн бэлтгэл эхэлж байгаамаа. За үүгээр 2 дахь бичлэгээ дуусгах гэж бодлоо. Та өний үргэлжлэл болон өөр олон бичлэг үзье хүсвэл манай суугт subscribe page нэг дээрээ баярлалаа.